Сайн бацхан уу, намайг Хэрлэнтэй гэдэг Дорнод аймгийн Усан тэргүүний 1-р сургуулийн бага тасгалтай багш байна. Дорнодын багш боловсрол уралдааны 3-р шатнд дараах 3 чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөсөн байгаа. За 1-р нь ногоон богц бүтээлч аян, 2-р нь номтой богц оюунлаг аян, эрэг богц нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа. Ногоон богц. Ангийн сурагчдыг байгальтай зөв зохистой харьцах, их дэлхийгээ хайрлан хамгаалах, зөв дадал хэвшүүлэх зорилгоор хүн ба орчин хичээлдэр туршилтын үрсэлгээ хийлээ. Ангийн эцэг эх хөвөд хүүхдүүдийнхээ туршилтын ажиллагааг амжилттай болсныг хүрсэнд суулгалаа. Ногоон богц аяныг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх, аймаг орон нутгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тарьц суулгацын нөөц бүрдүүлж байна. Энэ ажлын хүрээнд эрх авар үрслүүлэхээр шархваасын үр 1 кг-ыг түүж хатаасан. Байгаль орчноо хайрлан хамгаалах зорилгоор гал унтраах сав ашиглан хаягдал зайг хуримтлуулах савыг хийж Хэрлэн сумын засаг даргын тамгын газар зэвсэгт хүчний 327 дугаар анги Дорнод бүсийн эрчим хүчний систем төрөөмжт хувьцаат компани, Дорнод их сургууль Авто хязгаарлагдмал хариуцлагатай компани хүнсний дэлгүүрт хүлээлгэн өглөө. Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлж гарын дор хаягдал материал ашиглан хийсэн байна. Мөн Facebook фрейм хийж иргэд олон нийтийг хаягдал зайг зориулалтын савнд хийж хэвшихийг уриалсан. Ногоон богц бүтээлч аяны хүрээнд бага сургуулийн гадна талын мөнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор ангийн эцэг эхчүүдтэй хамтран цэцгийн мандал бүтээн байгуулсан байгаа. Мөн Дорнод аймгийнхаа ногоон байгууламж мөнгө үзэмжийг нэмэгдүүлэх, залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлэх, таатай орчинд бүрдүүлэх зорилгоор хосын төглийг зохион байгуулж байна. Хосын төгөлд 20 ширхэг голт бор, 20 ширхэг гүйс модыг тариалсан байгаа. Мөн залуу хосууд зураг авахуулах боломжтой зүрхэг хэлбэртэй сарвчийг байрлуулж өгснөөрөө онцлогтой байгаа. Ногоон богц аяны хүрээнд цэцгийн мандал, хосын төгөл байгуулсан аймгийнхаа өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна. Энэ жилийн 10 сард мод тарих өдрөөр нохоон хошуу агч мод тарихаар төлөвлөд байна. Мөн түүсэн шархваасын үрээ хавар үрслүүлж тариалан хосын төглөө чойвсон хөгжил орон нутгийн хүчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт хүлээлгэн өглөө. Энэ ажлын үр дүнд аймгийн байгаль хамгаалах газраас талархал хүртсэн. Номтой богц. Аймгийн төв номын сангийн үйл ажиллагааг дэмжин уншигч хүүхэд багчууд болон иргэдэд оюуны дэмжлэг үзүүлж 2 богц ном бэлгэлсэн. Хичээлийн шинжил эхлэж байгаатай уялдуулан амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур сурагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор номтой богц оюунлаг аяныг Дорнодын ээжүүд группийн админ Бат оюунтай хамтран зохион байгууллаа. Хөдөө сумдын 14 сурагч, Хэрлэн сумын 35 сурагч, нийт 49 сурагчид хичээлийн хэрэгсэл, цүнх, бүүз бэлгэллээ. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан сургуулийн номын сантай хамтран 3-аас 5 дугаар ангийн сурагчдын оюуны мэлмийг нээж номын үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнд уншдаг хүүхэд хөгждөг уриандор 5 хоногийн хугацаатай дэлхийн шилдэг 100 бүтээлийг хүүхэд багчуудад уншуулсан. Үзэсгэлэнд 3-аас 5 дугаар ангийн 310 сурагч хамрагдсан байна. Номтой богц оюунлаг аяны хүрээнд багш сурагчд руу чиглэсэн 2 үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За үүний нэг болох багш нарынхаа ажлын ачааллыг хөнгөвчлөх, сурагчдтайгаа тулж ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Дорнод аймгийн 13 сумын 14 сургуульд номтой богцыг хичээлийн шинжилгээг тохиолдуулан илгээсэн байгаа. Номтой богцод маань 2-оос 5 дугаар ангийн монгол хэлний хичээлийн иж бүрэн нэг хичээлийн хөтөлбөр, за зөвлөмж ном багтсан байгаа. 14 сургуульд нийт 2,450,000 төгрөгийн номыг илгээсэн байна. Номтой богц оюунлаг аяны үр дүнд багш нарын маань ажлын ачаал хөнгөрч сурагчдтайгаа тулж ажиллах, мөн хоцрогдлыг нөхөг арилгах, сурагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулахад боломж бүрдсэн. Номтой богцыг маань багш нар маань маш баяртайгаар хүлээн авч Дорнод баг боловсрол Facebook бүлгэмдэр талархлаа илэрхийлж илгээсэн байгаа.
Номтой богц оюунлаг аяныг орчин үеийн дууны шүлгийн мастер, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, ган учир, нийслэлийн Баян зүрх номын сангийн эрхлэгч, яруу найрагч, Болорцон 35-ын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Отгонбаяр, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Гэрэлбаатар, техникийн цогц шийдэл, Хувьцаат компани захирал, инхтүр нар дэмжин оролцлоо. Дэмжин оролцсон албан байгууллага болон хувь хүмүүстээ баярлаж талархсдаа илэрхийлье. Сурагчдад зориулсан оюунлаг аянд хамрагдсан 49 сурагчийн хувьд хичээлийн хэрэглэгдэх үндэ санаа зовох зүйлгүй. Хичээлийн шинэ жилийн баяраа хөөр баяртай өгсөн цаашид суралцах урам зориг, итгэлийг өгсөн юм. Эерэг богц. Улаан загалмай хорооны дэрдэх хахамдын сувиллын газарт эмчилгээний зориулалтаар бомб, даралт хэмжигч аппаратыг авч өглөө. Хүүхдийн хүмүүжлэлд бидний оролцоо үйл ажиллагааны хүрээнд 5-ын Е ангийн сурагчдад Бүсийн төв, Дорнод аймгийн онцгой байдлын газрын Эрен хайх аврах ангийн усчин аврагч ахлагч Отгонбаяр хамтран ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт яриа таниулга хийлээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийг бид хамгаалж чадна. Эцэг эх олон нийтэд зориулсан нөлөөллийн ажил хийлээ. Зурагт самбарыг эцэг эх асар хамгаалагчдын хамгийн их зочдог хэсэг болох баг сургуулийн үүдэнд байрлуулсан. Дорнод аймгийн онцгой байдлын газартай хамтран дунд ахлах ангийн сурагчдад гал гарсан үед хэрхэн ажилдаг, өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар галын бэлэн байдлыг үзүүлэх сургалтыг Бүсийн төв, Дорнод аймгийн онцгой байдлын газрын Эрен хайх аврах ангийн усчин аврагч ахлагч Отгонбаяр зохион байгууллаа. Шүд эрүүл бол бие эрүүл урайндор 1-р сургуулийн 8-ын Г ангийн сурагчдаар иргэд олон нийтэд амны хүндийн эрүүл ахуйг сахих зөвлөмжийг хөрвүүлж нийт 20 хүнд шүдний о бэлгэллээ. Эерэг богц нөлөөллийн аяны хүрээнд сурагчдын хүмүүжил төлөвшөлт олон нийтэд биергээр нөлөөлөх зорилгоор гэрэл дээрээ өгүүллийн пэйж хуудас ажилуулан түүгээрээ дамжуулан мэдээлэл хүргэж ажилласан. Мөн хөдөө сумын 14 сургуульд эерэг богцоо илгээсэн байгаа. За эерэг богцод маань сургамжит өгүүлэлгүүд, за Монгол гэрийг эд зүйсийг нэрлэх, Монгол гэрийг хэрхэн барих талаар мэдээллийг бэлтгэж илгээсэн. Үүнд 126 мянган төгрөгийн санхүүжилт орсон байна. Хүүхдийн хөгжил бидний оролцоо үйл ажиллагааны хүрээнд GCI Дорнод салбартай хамтран Улаанбаатар хотоос Хүрлбаатар ах шиг уурч та бусдад юу түгээдэг вэ лекцийг ахлах ангийн сурагчид болон багш нарт зохион байгууллаа. Та бусдад юу түгээдэг вэ? Хүрлбаатар ах шиг лекцэнд Дорнод аймгийн 8-р сургууль, шинэ хөгжил зохицолбор сургууль, Дорнод ахлах сургууль, 1-р сургуулийн нийт 600 гаруй сурагчид хамрагдлаа. Энэхүү аяны хүрээнд эцэг эх олон нийт хүүхэд хамгааллын талаарх мэдлэг нээгдэж, зүрх сэтгэлийн боловсрол, өв уламжлалаа дээдлэх, эрүүл аж төрөх ухаанд суралцах чадвар дээшлэж, эерэг хандлагатай болсон. Та бусдад юу түгээдэг вэ? Лекц сонсохоор ирсэн багш сурагч бүр таагсанд нэг ном төлсөн. Эдгээр номыг Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн номын санд хандивлана. Ингэснээр сургуулиудын номын сангийн фонд нэмэгдэж, сурагчдын оюунд томоохон хөрөнгө оруулалт болсон юм. Ангийн сурагчдыг улаан загалмайн гишүүнээр 100% эсвүүлээд 8 жил болж байна. Өөрөө улаан загалмайн онцгой гишүүнээр 9 дахь жилдээ ажиллаж байна. Хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг минь үнэлж Дорнод аймгийн улаан загалмайн хорооноос хүмүүнлэг залуу алтан медалаар шагнасан юм.